Замацгаано налагчуудтай хайр түгэе үргэлжилж байна. Ижитэй орчлон баян тэр дундаа ижийн амьд сэрүүн байхад амжиж баярлуулна гэдэг туйлын их аз завшаан бизээ. 10 дугаар сарын 1 айлчлан ирсэн Ахмадын баярын өдрийг нь тохиолдуулан энэрл хайрын дээд нь болсон эрхэм ижи төмөр тогоодо охтуудынхын зүгээс илгээсэн маш гоё мэдчилгээг хамтдаа уламжилцгаая. Төмөр тогоо гэж бүсгүй юм уу? Мэдчилгээ хүргэлд үргэлжилж байна. Манайх ээлжид шинхэн дугаараа энэ цаг мөчид ачин сайхан хөрхөн эмээтэйг үргэлжлүүлэх гэж байна. Баяр наадмын мэндийг дэвшүүлж дэрэгдэн бид төмөр тогоо хэмээх энэрл сайхан ижийг өрн оролцуулж байгаа учиртай юун дөрөв таньда энэ өдрийн мэнд хүргэе сайхан амарч гин үү? Сайхан амарч гин тань ингээд хүүхдтэйгээл ачин сайхан хооллоод өнөөдөр ер нь ямар баярын өдөр тохиож байна? Өнөөдөр одоо сайхан хооллож гин өнөөдөр одоо өндөр насны баярын өдрөл тохиож байна та. За тэгвэл баяраа тэмдэглэж эхэлж байгаа энэ цаг мөчид нь охин нь бас баяр дээр баяр нэмэхээр хүрэлцэн ирээд байна. Юун төрөнд эхлээд бичлэг үзэн сууга таныг таньдаг эрхэм дотны хүмүүсээс энэ налайх нутгийн зон олны нэрийн өмнөөс Ахмадын баярын мэнд дэвшүүлье. За баярлалаа. Бүх ахмадуудаа баярын мэнд хүргье. За миний чи одоо хоёлаа ингээ эхлээд өөрийгөө сайхан танилцуулъя тийх үү? Та маань хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн энэрл сайхан иживэ гэдгээ нэг товч хүмүүстэй дурдвал. Би 10 хүүхэд өсгсөн. Төрүүлсэн. Тэгээд даруулаад энэ Монгол орных өнцөг болон бүртэл ажиллаж байна да. Тий. За тэгэлгүй яг хөө. Тэгэхээр алдартэхийн 1-2 дугааруудтай ачлал сайхан ижи танд гинтийн бэлэг ирсэ. За тэгээд 10 хүүхэдтэй гэж байна шүү дээ мэ та минь. Тэгэхээр яг энэ удаагийн бэлгийг ер нь хинээс бол гэж бодож чинь таамаглаж байгаа хүлээж байгаа хүн байна. Гот мэдгүй хүүхдүүдээс юм болов. Тэгэж бодож байна. Тий. Тэнд бас нэг охин нь дагаад ирчихсэн байх шиг байна. Тэрнээс л нэг юм болоодох уу? Гот мэдгүй яг мэдгүй байна. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр эмээ бид чинь жил бүрийн баяраар ер нь л хүүхдүүдээсээ дандаа бэлэг авдаг шүү дээ. Тэгвэл энэ удаагийн бэлэг их өөр онцлогтой байна. Учир нь охин нь сая тэвэр дүүрэн бэлэг дааж ядаад ороод ирснийг та минь харсан бах. Энэ их бэлгийг өгөхдөө эхлээд охинд нь ээдээ зүрх сэтгэлийн гүндэх тэр талархлаа толиулаарэ гэдэг даалгавар өгсөн. Одоо тэгэхээр та минь намайг маш сайн сонсох хэрэгтэй байна. Тэгвэл бэлэг чухам хинээс 10 хүүхдийн аль нь ингэж гой баярлуулахаар танд гинтийн бэлэг барьсан бэ гэдэг нь тодорхой болно шүү заяа. Энэрл хайрын дээд нь болсон ижи бурхандан хаяглан энэ цаг мөчид бэлэг илгээж байна. Намрын уулна бугуйн урамтхыг сонсоорой. Намайган ухаачхыг үзэх гэж ижимэн та урд наслаарай. Манцүйдэн ирж танийгаан би ганц л удаан жаргаасан байх. Магадгүй түүнээс хойш дандаа зовоосон байхаа. Газар дээр ганцхан биднийг гэж ижимэн та хичнээн ч их увдастай төрсөн юм бэ. Гарыг минь ганцганд хөлийг минь дөрөвөнд хүргэж хүний орчлонд хүний дайтай болох гэж ижимэн та дэндүү их хичээсэн юм шүү. 100 цэцэгсийн дундаас зулайд ирмэн залбирч мөргсөн. Мянган наран дундаас миний л төлөө залбирч мандаж гэрэлтсэн ижидэн охин нь баярлаж явдаг юм шүү. Орчлонд хүмүүн заяаг олж мэндэлсэн тэр дундаа таныхаан үр болж мэндэлсэн нь туйлын их хувь заяа юм шүү. Тандаа Ахмадын баярын мэнд хүргэе орчлон гэрэлтүүлэх охтууд асна гэсэн байна. За тэгээд эрхэм эмээдээ Ахмадын баярын мэнд хүргэж охтуудынхын зүгээс илгээсэн онцгой гоё бэлгийг гардуулж байна. Хүлээн авлаа. Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл За тэгээд эмээ энэ охинтой хүн очир эрдэнэ ингэртэй зөөсөнтэй адил гэж монгол түмэн хэлдэг шүү дээ. Тэгсэн дээх нэг зурагт үзчихсэн чинь охинтой хүн онгоцонд сууна гэж яах юм бэ нэлээ. Тэгээд эрхэм сайхан эмээгээ онгоцонд сууж үзсэн үгийг бол би сайн мэдэхгүй л байна. Тэгвэл тийм сайхан охтуудаараа хоёр сайхан
цэцгээрээ орчлон гойж яваа ижи бурхан танд баярын мэнд хүргэе. Одоо бас үргэлжлүүлээд энд нэг охин нь ирчихсэн өөдөөс нь бүлтэл зүйл хараа зогсож байна. Бас ирж амжаагүй хүүхдүүд үзэх болов. Ер нь сэтгэл ямар байна? Охтуудтай гоё талархал дэвшүүлээ тэхүү. Сэтгэл маш өндөр байна. Тий. Маш өндөр байна. Хүүхдүүдтэй баярлалаа. Өндөр насны баярыг огтож ийм сайхан дурсгал өгсөнд. Тэглэхгүй яах вэ? Тэгээд охтууд нь их олон зүйлийг хэлээрэ гэсэн охинд нь заримыг нь бараг таныг хараад сандарч твдэд мартчих шиг ч боллоо шүү дээ. Тэгээд орчлонд ямар тач ижигийнхаа эрүүл энх байхыг л ээдээ охид нь чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм гэсэн шүү. Эмээ минь тэв дэлхийг тэрж тойрч аялуулад ижийнхэн ачийг тэнгис далаа үзүүлж хариулна. Тээж төрүүлсэн ач буйныг нь хүний орчлонд дандаа л сайн явж магнаа хагарсан гоё мэдээтэйгээр баярлуулж явах юм гэсэн миний эмээ. Та минь харин охид үр хүүхдүүдийн хаан дэргэд урт наслаж удаан жаргаж хайрлаарай. Ахмадын баяраа айгүй гоё тэмдэглээрэй. За баярлалаа. Гоё тэмдэглэнэ. Би ээжийнхээ нууж унахсан нулимсанд нуугтаж ургасан цэцэг ёо